Сайн байцгаана эрхэм мөндөд үзэгчтэй. Манай Politics Talks-ийн ариг ээлж дугаарыг эхэлж байна. Манай өнөөдрийн дугаарын зочноор олон нийтийн бодлого судлаач, улс төр судлаач Отгоо Үлцэн оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг Энэ өдрийн мэнд хүргье. За, юуны өнөөрлөгийг минь хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За, баярлалаа. Тэгээд бас хүрэлцэн ирж одоо надтай ярилцах жаад бас баяртай байна. Бид бүхэн бас ингээд нэвтрүүлэг хийхээр таны өөрийн гоё бүтээн байгуулалттай ажлын нэг хэсэг бас энэ хөл бөмбөгийн Air Tom дээр ирээд бүтээн байгуулалтыг хүртэл ингээд аягүй гоё санагдаж байна. Юуны юм та манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач. За, намайг Шагдар сүрэнгийн Отхон Үлцэн гэдэг. За, миний мэргэжил бол програм хангамжийн инженер, дээр нь олон нийтийн бодлого судлаач чиглэлээр бол мастрын зэрэгтэй магистр хамгаалсан. За, одоо бол яг та бидний энэ сууж байгаа Air Tom буюу хөл бөмбөгийн бэлтгэлийн төвгүүдийн төв дээр бол сууж байна. За, манай бэлтгэлийн төв бол Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дээр байдаг. Улаанбаатар хотоос нэг 50 км-ийн зай дээр хөл бөмбөгчд багийн спортынхан үндэсний шгшээ баг, үеийн одоо шгшээ багуудынхаа бэлтгэлийг нь хангах зорилготойгоор олон улсын одоо төсөл хөтөлбөрүүдийн үр дүнд олон хүмүүсийн одоо хичээл зүтгэлийн үр дүнд Монголын хөл бөмбөгийн холбооны үе удирдлагууд, удирдах зөвлөгөөд тэнд ажилладаг албан хаагч бүх хүмүүсийн сэтгэл зүтгэлээр энэ төсөл маань бол бичигдэж босруулагдаж, за тэгээ олон улсын хөл бөмбөгийн холбоо, Азийн хөл бөмбөгийн холбооны буцалтгүй санхүүжилт тусламжаар баригдсан тийм одоо спорт комплекс байгаа. Юуны өмнө бас таныг ерөнхийдөө програм хангамжийн чиглэлийн инженер гэж бол би мэдх юм байна. Тэгээ өмнөөс яг энэ чиглэлээр мэргэжлэр ажиллаж байсан тий. Тэгээд яагаад ингэж програм хангамжийн инженер хүн илүү олон нийтийн ажил руу тэр зөндөө бүр ингээ policy making дээр бүр public policy чиглэлийн судлаач болоод одоо хөрвчөө энэ талаараа та бас түүхээсээ хуваалцаач. 2005 онд би Монгол Улсын их сургуулийн програм хангамжийн одоо ангид элсэн суралцаад төгссөн. 2001 онд сураад тэгээд 2005 онд төгссөн. За түүнээс хойш бол мэдээлэл технологийн чиглэлээр бол одоо яг электроник мэдээлэл технологийн чиглэлийн салбарын компаниудад бол шатлан одоо мэргэж зарчмаар одоо ажиллаж амьдраад. За тэгээ 2010 оноос хойш бол яг тэр өөрийнхөө үндсэн мэргэжлийнхаа дагуу бол бас Монголын төрийн номер 1 институт болох Монгол Улсын ерөнхийлөгчийн намын газар одоо яг шалгалт өгж тэмцэж Монгол Улсын ерөнхийлөгчийн албан ёсных нь одоо вебсайт, нийгмийн сүлжээнүүд, Twitter, Facebook, сошиал медиа тэр бүх зүйлүүдийг хариуцаж тэгээ хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах албанд нь бол референт хэвлэл мэдээллийн ажилтан гэдэг тэр чиглэлээр тэгээд үндсэн одоо үүрэг пункт бол бас Монгол Улсын ерөнхийлөгчийн одоо тэр цахим хуудас албан ёсны тэр бүх сувгуудыг мэдээлэл технологиг хариуцсан бүх зүйлүүдийг бол нэг 7 жил гаруй 8 жил орчим 2 ерөнхийлөгч 5 намын газрын дарга за 30 орчим зөвлөх за үеийнхээ нэг 70 орчим Монголын төрд бас шилэгдэж сонгогдож ингэж томилогдчихсэн номер 1 институтэд ажиллаж байсан залуучуудаа бол мөр зэрэгцэж ажилласан. За тэгээд тэр ажиллах үндсэн боломж маань бол миний сайн ихний мэргэжил маань байсан. Тэгээ програм хангамж IT чиглэлээр бол ямар ч байсан Монголынхоо нэрийг бол дэлхийд бас ингээд нэг мэдээлэл технологийн юм одоо алдаатай байдаг эсвэл хакертуулсан ингэсэн тэгсэн гэдэг одоо нэр чих зүйлгүйгээр маш хариуцлагатай өдөр тутам 24/7 гэдэг шиг тийм хяналт мониторингуудыг хийж сайн програм хангамжуудыг нэвтрүүлж сайн хамгаалалт бүх зүйлүүдийг нэвтрүүлж тэгж ингэж ажиллаад тэгээд бас програм хангамжийнхаа инженерээр бол ажиллаж ирсэн. За тэр хугацаанд бол 10-аас 18 он хүртэл ажиллахад бол яг төрийн институцэд Монгол Улсын ерөнхийлөгчтэй хамт ажиллаж байгаа учраас тодорхой хэмжээний энэ нэг зөвхөн програм хангамж гэж өөрийгөө бас ингэж одоо нэг талаас нь харж болохгүй бас өөрийгөө хөгжүүлээ, шинжилээ, өөрчлөе, сайжруулъя, хувийнхаа мэдлэг ур чадрыг нэмэгдүүлээ гэдэг чиглэлээр бол төрийн бодлого гэдэг чиглэлөө бол илүү олон нийтийн бодлого гэдэг чиглэлөө илүү public policy чиглэл тий. Public policy гэдэг чинь бол одоо олон нийтийн бодлого. Монголоор бол монголчууд мань төрийн бодлого гэж ойлгоод байдаг. Дэлхийн олон улсын хүрээнд бол олон нийтийн бодлого. За олон нийтийн бодлого нь дотроо бол одоо эдийн засгийн бодлого, нийгмийн бодлого, одоо хөдөө аж ахуйн бодлого, газар тариалан одоо юу гэдэг нь тий. Эрүүл мэндийн бодлого гэдэг бүх нь нийгмийн салбарууд. Дээр нь одоо сонирхлын бүлгүүд гэж ярьж байгаа. илүү амьдралд ойр байх гэдэг шүү дээ. Бүхэл одоо тэнд нэг сум суурин дээр ямар нийгмийн бүлгүүд хүмүүс байна. Тэнд ямар асуудлууд тулгамж байгаа. Хүүхдийн мөнгөний асуудал нь яах юм, хүүхдийн бодлого нь яах юм, хүүхд хамгаалал нь яах юм, тэг хүүхдийн өрчлөх асуудал нь яах юм
гэх мэтчлэн хүүхд хөгжил нь яах юм гээд дид бүтцэн яах юм гээл маш олон энэ бүх төрлийн бодлогууд уялдаа бүх зүйлүүд нийлжиж улсын хөгжил зөв бодлого руу очиж улс хөгжиж байгаа юм. Бид нар болох тэр нөгөө нэг зүйл нь хөгжихгүй байна, тэр нь болохгүй, энэ нь болохгүй байна гэхээр нөгөө төрөлтөл болохгүй, төр зохицуултыг хийж чадахгүй, төрийн бодлого буруу байна гэдээ яриад байдаг. Тэгэхээр тэр бодлогоодыг зөв болгох одоо яаж зөв бодлогыг босруулах ёстой, яаж зөв бодлогыг хэрэгжүүлэх ёстой, яаж зөв бодлогыг хянах ёстой, яаж үр дүнд хүрэх ёстой гэдэг чиглэлээр бол бодлого судлаачд бол бас тодорхой тутамг байдаг. Тийм учраас тэр орон зайд бас ингээд өөрийнхөө одоо ажилласан туршлага, нөхөй сайжруулалтын шинжилгээ гэдэг утгаараа бол олон нийтийн бодлогыг бол сонгож ингээд суралцсан байна. Би таны магистрийн ажлыг вебсайтаас нь бас харсан. Тэгвэл Монгол, Орос, Хятад 3 улсын эдийн засгийн коридорын асуудлыг хөндөж бичсэн байсан тийм. Тэгэхээр олон улсын харилцаа одоо энэ олон нийтийн бодлогын чиглэлээр болохоор хүмүүс төрийн хийх ёстой ажил гэж хардгаа гэдэг та түрүүнд дурдж штэ. Тэгэхээр магадгүй энэ 3 улсын эдийн засгийн коридорт өөрөө олон нийтийнх нь оруулах хувь нэмэр өөрөө ямар үт юм бэ? Таны судалгааны ажил дээр жишээ нь ямар үр дүн гарсан бэ? Тий 2 жилийн хугацаанд бол судалгааныхаа ажлыг хийсэн. Яг миний судлаж төгссөн диплом бичиж байгаа. Тэгээд би бол бүгд найрамдах Хятад ард улсын Тайванд бол одоо олон нийтийн бодлогын чиглэлээр бол мастер хамгаалсан. За судалгааны маань нэр бол Орос, Монгол, Хятад 3 улсын эдийн засгийн коридорын хэрэгжилт Монгол улсад учрах өр нөлөө гэдэг тийм сэдвэр бол бас судалсан. За энэ судалгааг хийхэд ч гэсэн маш олон талыг харж иж судалгаагаа бол бас ирээдүйд чиглэсэн Монгол улстай бас нэг хэрэгтэй бодлогын баримт бичгүүд босруулагдах энэ том төсөлтөрүүд эдийн засгийн коридорууд хэрэгжихэд дараа нь ер нь одоо судлаачид эрдэмтэн одоо тэр салбарын хүмүүсийнх нь судлагдсан байдал гэдэг бол яг шийдвэр гаргах төвшөнд хүмүүст бол маш их хэрэгтэй. Тий. Тэгэхгүй одоо нэг газараас сонгогдоод нөгөөх нь дээр удирдлага болоод удирдлага болонгуудаа нэг 3 улсынхаа төрийн тэргүүнүүдтэй гар барьж гар үсг зураад нөгөөх нь хэрэгжлэхэд тэрний цаат нь хэрэгжихэд хэдэн жилийн дотор ямар асуудлууд үүсэх юм, ямар эрсдлүүд байгаа юм, ямар боломжууд байгаа юм гэдэг бүх зүйлүүдийг бол олон улсад бол алидийн маш олон судлаачид бол бүгдийг нь судалж бэлдээд бодлогын баримт бичгүүдийг гаргаад акшн план гэдэг ярьдаг тийм ээ. Тэр бүх зүйлүүд ингээд бэлдсэн байдаг учраас тэр улсуудын гаргасан бодлого шийдвэрүүд бол оновчтой, үр дүнтэй, алаа багтаа туршигдсан хэрэгждэг. Монголын тохиолдол болох тэр бид яг тийм нэг судлагдсан байдлын судалгаа нь маш бага байж байдаг. Бусад энэ улс орнуудын бидний хоёр том хөршийн асуудлууд одоо улс төрийн түвшиндөө яах юм, геополитикийн түвшиндөө яах юм, эдийн засгийн түвшиндөө яах юм, дэд бүтцийн түвшиндөө яах юм, хөрөнгө санхүү, хамтарсан хөрөнгө оруулалт төсөл хөтөлбөрүүд нь яаж хэрэгжих юм бэ? Маш олон адармаатай одоо тийм асуудлууд байгаа. Тэр бүх зүйлүүдийг бол ер нь бол монголчууд хэлдэг 7 хэмжиж байгаа нэг огтл гэж ярьдаг. Тэгж хийж хэрэгжүүлэхгүйгээр алдаатай бодлогуудыг хийж хэрэгжүүлснээрээ бол хамгийн том алдаа гараад байдаг. Тийм болохоор тэр алдааг бага байлгах хамгийн одоо энгийнээр хэлбэл тэр алдаа гарах магадлалыг би 1%, 2% багасгах гэсэн хэмжээ зорилго агуулж энэ сэдвийг сонгож судалсан. За судалгааны ажил дээр мөн Хятад болон Оросын албаны улс, Монгол улсын 3 улсын эдийн засгийн коридорын тухай авч үзсэн байгаа даа шүү дээ. Тэрэн дээр ингээд одоо таны хараал энгийншүүлээд одоо хамгийн энгийнээр тайлбарлахад олон нийтийн оролцоо энэ дээр ямархан жишээ нь Хятадын тийм манай Монгол улсад хэрэгжүүлж байгаа бүс ба зам хөтөлбөрийн тухайд ч гэдэг юм уу. Энэ сэдв бол маш өргөн өрөөтэй, маш одоо хариуцлагатай сэдв. Энэ сэдвийг бол дурын байдлаар эсвэл одоо таамаг байдлаар бол төвшүүлж ярих гэдэг бол бас учир дутагдaltaй. Яг өөрчлөлөөр энийг олон талаас нь харж Монгол улс геополитикийн нөхцөл байдал, газар зүүн байрлал, хоёр их гүрний дунд оршдог гэдэг маш олон эдрээтэй, маш олон сорилтуудтай тийм нөхцөл байдал дээр амьдардаг тийм улс. Хүрсэн ч хүсээгүйч бид нар нөх хөршөө сонгож одоо амьдарч чадахгүй гэж. Хоёр хөрштэйгөө ижил тэнцүү гадаад бодлого дээр ч гэсэн одоо гадаад бодлогын тэргүүлэх чиглэл нь бол хоёр хөрштэйгөө ижил тэнцүү харилцана гэдэг нь бол Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилт ач холбогдол нь одоо нэн тэргүүний зорилт байна гэж тусгацсан байдагтай адилхан. Түүний хүрээнд бол яг энэ эдийн засгийн коридор гэдэг бол одоо Азийг Европыг Азтай холбож байгаа маш том нэг одоо зам гэж хэлж болно. За бүгд Хятад ард улсын ерөнхийлөгч Ши Жинпин бол 2013 оны 7 сард Казахстанд
Назарбаев одоо ерөнхийлөгчийн нэрэмжит их сургууль дээр очиж ихтгэл тавьсан. Тэр ихтгэл дээр бол бүс ба зам, нэг бүс, нэг зам гэдэг тэр санаачлагыг дэлхийн нийтэд тавиад тэгээд одоо хамтдаа хоожи вин талууд хамтдаа оролцъё. Бидний эдийн засгийн өндөр өслөө энэ боломжийг дэлхийдээ хуваалцъя. Бидэнтэй хамтарч ажиллаач гэдэг тийм санаачлага төвшүүлсэн. За түүнээс хойш бол өнөөдөр 2024 он 10 орчим жил болчлоо. Тэгээд энэ хугацаанд бол 3 улсын ер нь бол хятадын бүс ба замын хүрээнд бол эдийн засгийн 6 коридор байгаа. Түүний нэг коридор нь бол Орос, Монгол, Хятад 3 улсын эдийн засгийн коридор. За Монголтойгоо яг ойрхон ингээд явхад бол энэхүү коридороор бол одоо хэрэгжсэн тохиолдолд 32 төслийг бол одоо хэрэгжүүлнэ гэсэн тийм бодлогын баримт бичгүүд бол бүгд батлагдаад одоо гурван талаас бол хэлцэгдээд явж байгаа. За одоо бол энэ бас цаг хугацаа орж байгаа. Бодлогын баримт бичгүүд гурван талаасаа гурван улсын ерөнхийлөгчүүд яг энэ чиглэлүүдээр уулзалтуудыг нэмэгдүүлэх, гурван улсын ажлын хэсэг гаргах гэх мэтчлийн зүйлүүд явж байгаа. За одоо хамгийн энгийнээр таны асуултанд хариулахад бол судалгааны хүрээнд бол гурван улсын зөвхөн төрийн удирдлагууд одоо шийдвэр гаргах хүмүүс нь хоорондоо бодлогын баримт бичгүүд дээр ойлголцох нэг бол нэг өөр. Нөгөө талд нь гурван улсын иргэд хоорондоо худалдаа хийж чаддаг, хоорондоо харилцаж чаддаг, хоорондоо зорчиж чаддаг, хоорондоо ойлголцож чаддаг. Тэр бүх зүйлүүд нь хөгжиж одоо улс төрийн яриа хэлцээнээс илүүтэйгээр улс хоорондын иргэд хоорондын яриа хэлцээ ойлголцол тэр бүх зүйл гүнзгий ирж бас дэвшиж хөгжлүүд нь сайжирч олон нийтийн оролцоонууд нь бүх зүйлүүд дээр ингээд нэмэгдсэний үндсэн дээр бол энэ хөтөлбөр хэрэгжихэд бол илүү төхөнтэй болж ирнэ. Тэгэхгүй одоо жишээ 3 улсын ерөнхийлөгч бодлого гаргачид шийдчихэд байна гэдэг утгаараа болох тэр ард түмэн иргэд бас ойлгож чаддаггүй. Тэгээ бүс нутгийн хамтын ажиллагаа гэдэг яг тэр хөтөлбөр хэрэгжихэд бүсүүд нь яаж хамтарч ажиллах юм, тэрнийх нь эдийн засгийн өгөөж нь ямар байх юм, яг тэрүүгээр явах одоо замынх нь хурдны зам нь транзит тээвэр одоо тэр ачаа урсгалуудыг хийх, тэрийг нь тээвэрлэх зам нь дид бүтцэн яаж баригдах юм гээд маш их том тооны хөрөнгө оруулалтууд яригдж байгаа. Маш их том ажил хөтөлбөрүүд яригдж байгаа. Харамсалтай нь хоёр улс бэлэн байгаа. Хоёр хөрш бол ерөнхийдөө бэлэн. Монгол улсаас өөртөө бас санаачлагаараа хийж гэрийн даалгавар гэдэг шиг хийх, хэрэгжүүлэх, бэлдэх, бодлогын баримт бичгүүдэд батлах, хууль эрх зүйн хүрээнд одоо сайжруулах гэдэг маш олон тийм төрлүүд бол байгаа. Бидний зүгээс. Мөн түрүү ярианыхаа ихэнтэйсэн эрсдэл бол бас байгаа. Бас боломж байгаа. Зөвхөн одоо Монгол улсаар дамжаад хийн хоолоо явна гэдэл хэдэн жилийн өмнөөс яригдж ирсэн. Зэбэрийн 1-2 гэдэг тий. Зарим нь бол Монголыг хойдлороо тойрж जैन, зарим нь уртлаараа тойрж जैन. Нэг бол голоор нь хувааж ингэж бас голоор нь хувааж जैन тий. 3 жилийн өмнө одоо Орос Украины одоо дайн эхлээгүй байхад бол хийн хоолоо бол ашигтай боломж гэж харж байсан бол одоо дайны дараа 3 жилийн дараа маш өндөр эрсдэлтэй авилтаа байна гэдэг одоо ойлголт ингээд харагдаж байгаа жишээ. Тэгэхээр бид нар одоо газын хийн хоолоо яваад бүх хотуудаа одоо газар хангаад удаагүй төлшгүй болоод одоо орчин боломж бол үнэхээр сайжрах байсан. Нөгөө талд нь дахиад нэг грантны одоо эргүүлдэг юм бас гараад нөгөө давхар грантны эргүүлэнд бас орчих эрсдэл бас харагдаж байгаа. Гэх мэтчлийн энийг бол улс хууртай судлах бас ингээд бодох, төлөвлөх, ирээдүг олон жилээр, 100 жилээр харах, их гөрнүүчиг харах тийм цаг бол ирсэн. Тэгээ монголчин бас түүхэндээ их гүрэн байж чадсан улс орн. Тийм болохоор их гүрнүүд 100 жилээр, 50 жилээр маш урт хугацаагаар төлөвлөж байгаа. Тийм төлөвлөгөөтэй адилхан бид нар суралцаж, судлаж, түүнтэй адилхан бодлогыг бас хэрэгжүүлэх ёстой. Одоо таны бас өдрийн сан дээр өгсөн ярилцлагыг би уншсан л та. Тэгэхээр ерөнхийдөө тэрэн дээр олон нийтийн бодлогын хэрэгжилт манад жахан тутмаг байна гэдэг дүгнэлттэй байсан. Тэгэхээр судалгааны ажлууд нь бас таны ингээд өөрийн хийж байгаа тий алхам тутмын одоо жишээ нь хөл бөмбөгийн одоо Эрдом гэхэд л бидний дэд бүтцийн бас нэг хэсэг шүү дээ. Хүүхэд залуучуудын урсгалыг тий одоо хот суурин газарлуу татах ч гэдэг юм уу. Энэ тал дээр шийдвэр гаргалтын дээр орон нутгийн хөгжлийн чиглэлд магадгүй эдгээр судалгаануудыг, шинэ хандлагуудыг, үзэл баримтлал, онолыг хэрхэн практикт нэвтрүүлмээр юм шиг санагддаг бай танд. Бид нар болох дээр нөгөө төсөөлөд тэгээд түүнийг төлөвлөөд тэгээд хэрэгжүүлэх гэж үздэг. Гэтэл яг энэ олон нийтийн бодлого, төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд бүр шинжлэх ухаан байгаа байхгүй. Тэгээд шинжлэх ухааны нэг одоо хэлбэр нь гэхэл
жишээлбэл төслийн менежменттэй төслийн менежмент чинь хэрэгжихтэй одоо урт хугацааны, богино хугацааны төлөвлөгөөнүүд гараад ямар аргаар хэрэгжүүлэх юм PMIA мó, PMBOK юм уу гэх мэтчлэн ингээд дотроо Аргачлал нь өөрөөр. аргачлалууд өөр байдаг. Аа. Мөн адилхан энэ дээр жишээлбэл эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх бодлого өнгөт урт хугацаа, дунд хугацаа тэнгуүтээ нэн одоо яаралтайгаар ковид пандемикийн үеиг гэдэг ч юм уу тийм ээ. Тэр бүх зүйлүүд дээр бас бодлогын шатлалууд, аргачлалууд нөр байна. Бидний нэг алдаатай нь яг энийг нүүн олон улсын стандартын дагуу гэх юм уу яг тэр шинжлэх ухааны талаас хандж чаддаг. Төрийн одоо зөв бодлого хэрэгжихгүй байна гэж шүүмжил гараад ирдэг. Түүний нэг нь бол бодлогоо зөв төлөвлөж боловсруулж иргэд олон нийтээр хилцүүлээд түүнийгээ үр дүнд ингээд хүргээд тэгээд нөгөөх нь иргэд олон нийтийн бас дэмжлэг болон эсэргүүцэл санал авах юм бол тэрийг буцааж нөгөө дотор нь авч хэрэгжүүлээд тэгээд яг амьдрал руу оруулж сайн бодлогыг хэрэгжүүлэх 6P арга гэж байна. Ядаж энэ аргыг манай төрийн төвшөнд дунд дээд бүх шатанда хэрэгжүүлж чадах юм бол бидний энэ гарч байгаа төрөний дуртагтаад байгаа алдаа дутагдлууд бол хамгийн багаар эрсдэл нь багасна. Тэгэхээр энийг бас хэрэгжүүлж чадахгүй байгаас бидний алдаатай бодлого хэрэгжихгүй төр гэж байхгүй байна. Энэ буруу бодлого яваад байна гэдэг бол бас харагдаад байдаг. Тэгэхээр төрд ажиллаж байгаа бүх хүмүүс бол яг ийм төрийн одоо бодлого судалгааны чиглэлээр яаж зөв бодлогыг хэрэгжүүлэх юм, яаж боловсруулах юм, яаж судалгаа авах юм, тэр судалгаагаа яаж одоо насныханд үр дүнгээ танилцуулах юм, тэдний дэмжлэгийг авах, тэдний эсэргүүцлийг тэгээд одоо нөгөө бид нар шинэ шүүмжлэлтэйг сайн асуучдаг. Тэгэхээр тэр шүүмжил дотроос нь ажил хэрэгч шүүмжлүүдийг аваад тэгээд тэр дотроо оруулаад тэгээд нөгөөдгөө бодлого болгоо сайн гэж чааш хэрэгжүүлэх гэдэг ч юм уу. Тэгээд зүгээр хаях биш хэрэгжүүлэхдээ бүр хяналт тавиад үр дүн гартал нь ингээд хугацаатай явах хэрэгтэй байна. Нэгтгэн дүгнэх юм бол арга зүгээ эзэмшиж тэр бол өөрөө практик дээр боно гэсэн санаа болоод байна шүү дээ. Тэгэхээр өмнө нь бол public administration гэдэг нэр томьёо буюу олон нийтийн захиргаа гэж манай улс ер нь бол бараг 30 жилдээ хэрэглээд ирчих. Магадгүй тэр нь социализмын үеэс ч бараг эхэлтэй байж магадгүй. Тэгтэл одоо эн чинь тэр эдийн засгийн өгөөжөөрөө бид нар арчилсан улс болохынхоо хувьд public policy гэдэг юм шилжээд байна гэдгийг бол таны судалгаанууд хэлээд байна шүү дээ. Тэгэхээр одоо чинь орон нутгийн хөгжлийн асуудал дээр одоо танд ингээд өөрийн судлаач хүний хувьд харж байгаа нэг үнцэг байгаа тий. Энэ public policy ч гэдэг юм уу эсвэл энэ administration гэдэг нэр томьёог өрсөнд бол бид нар буулгад хэрэглээд үзсэн. Засаг захиргааны нэгжүүд өөрөө ажиллаад явчихин тий. Энийг тэгвэл одоо яаж илүү хүртээмжтэй тэр олон нийт гэж чиглээд байгаа хүмүүстэй эрх ашигын одоо хүндгүйгээр аль болох одоо эрхийн хэрэгжилтийг нь хангасан чиглэлд хэрэгжүүлмээр санагддаг. За одоо хамгийн энгийн жишээгээр те орон нутгийн өөрөө удирдах байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллагын хувьд энэ дэр яаж хэрэгжүүлвэл нэг ингүүл зүгээртэй гэдэг тийм гоё хувилбар танд байдаг. Өөрийн дэвшүүлмээр хувилбар. Тий орон нутгаас одоо жишээлбэл сонгогдож байгаа бас иргэдийн төлөөлөгчд гэж бас байгаа. Тэр хүмүүс чинь бас засаг даргаа сонгон засаг дарга нь бол багаа сонгоод тэгээд ингээд бодлого хэрэгжүүлээд тэр хэрэгжиж байгаа бодлогод нь бол иргэдийн хурлын хяналт тавиад ингээд явах. Тэгэхээр иргэдийн хуралд сонгогдож байгаа тэр хүмүүс нь бол илүү бас боловсралтай, чадвартай, төр хувийн хөвшилд ажилласан тийм ээ. Тэгээ бас ингээд нэг сорж мэдсэн тийм хүмүүс олон сонгогдох юм бол яг саяны тэр таны ярьж байгаа тэр хөрсөн дээр байгаа тэр асуудлуудыг хэрхэн яаж шийдэх юм. Манайхан ч нэг ингээд бүгдээрээ нэг сонгогдож авдаг. Тэгээд ингээд хүлээгээд идэг. Гэтэл яг бодлогын баримт бичгүүд тэнд тулгарж байгаа одоо өрийн ус зайлуулдаг системүүдийг хэлэхэд өөрөө тэр өрийн усны инженер газар геодезийн инженер биш учраас мэдгүй байх. Тэр мэддэг байгууллагуудтай хамтарч ажиллаад тийм одоо зөвлөх үйлчлэгчнүүдийг ядаж авдаг байх хэрэгтэй. Мэргэжлийн судлаачдын дүгнэлтүүдийг авдаг байх хэрэгтэй. Одоо чадхуудыг хооронд нь холбодог байх. Тэгжээд саяны асуудлуудад бодлогын баримт бичгүүд болгоод болсон баримт бичгүүдэд төсөвлөгөөтэй тээз үг гэж ярьдаг те. Бүх техник эдийн засгийн үндэслэлтэй, үнэлгээтэй болгоод төсөвтэй болгоод нийгэмд учрах өр нөлөөллүүдийн судлаа, байгаль орчинд учрах өр нөлөөллүүдийн судлаа, давуу болон сул талуудыг судлаад SWOT чиглэлээ хийгээд байдаг юм тийм. Олон талаас нь ингэж хараад бодлогын цогц баримт бичгүүд бүрдүүлээд тэгээд төсөв гаргаж байгаа, шийдвэр гаргаж байгаа эрх мэдэлтэй хүмүүс руугаа өөдгөө дамжуулаад яг тэрүүгээр нь хэрэгжээ тендерын зарлагтаад ингээд явах юм бол шатраатай. Бид нар нөгөө бодлогын баримт бичгүүд цаас хөтөлбөрүүдэд хангалттай сайн хийж чаддгүйгээс болоод нэг юм энэ асуудлыг амлалтан дээр амлаад байдаг өөдгөө хэрэгжиж чаддаг. Жишээлбэл Хөвсгөл аймгийн нэг суманд гэхэд л 250 хүүхдийн сургууль 1 тэрбум төгрөгөөр 2018 онд тавигдчихад өнөөдөр сургуулийн ч баригдаагүй
эхлээд дунд нь хаягдаад өнөөдрийн төсвийн тодтгол дээр нөгөө сургуулийн төсөв нь одоо 4 тэрбум болцсон. 18 оноос хойш 2024 6 жилийн хугацаанд 250 хүүхдийн хүчин чадалтай сургуулийг барьж чадахгүй одоо тийм ийм төсвийн цоорхоо ийм гажуудал явах төр чинь бидний эдийн засгийн хөгжил, нийгмийн хөгжил, хүн ам руу хийж байгаа хүүхдийн босралт хийж байгаа, эрүүл мэндэд анхаарах байгаа, эдийн засгийг өргөжүүлэх гэж байгаа тэр бүх бодлогод чинь бол ингээд гэп буюу ингээд төлөв орчод байгаа. Тэгэхээр энэ бүх бодлого алдаа дутагдлууд юунууд жижигхэн тэр саяны яригддаг байгаа бичиг баримт тезүүн дутуу байсан, зураг нь буруу байсан гэдгийг. Өөрөөр хэлбэл аргачлалаа бас зөв тодорхойлоогүй гэсэн үг юм уу тий? Тэг садааны өндөр байсан бөхтөл тэн дээр одоо тэрийг нь хийх тэр зүйл нь л буруу байсан баг. Тэгэхээр яг ерөнхий зураглалаар нь харвал магадгүй нь олон нийтийн бодлого тий, олон нийтийн бодлого гэж яагаад нэрлэдэг байгаа юм бэ гэдэг дээр чинь нэр томьёо тайлбар гэж. Тий, одоо өмнө нь бол дарга шийддэг одоо ямар ч доотлолт нь ухаантай мэрэгчнүүд байсан, ажилтны албан хаагчд байсан, даргын л зөв байдаг байсан бол одоо энэ бүх зүйлүүд бол олон улсын түвшинд бол бүгд өөрчлөгдсөн. Одоо иргэд мэддэг болсон, олон нийт мэддэг болсон, мэрэгжлийн байгууллагууд нь мэддэг болсон. Одоо жишээлбэл төрийн хийж чадахгүй зарим ажил үйлчлэгийг төрийн бос байгууллагуудаар одоо хийлгдэг болсон тийм. Одоо нөө төр хувийн хвшлийн түншлэл. Тийм, төр хувийн хвшлийн түншлэл public partnership. Одоо яг тэр чиглэлүүд рүү бол олон улс ингээд ороод алдаа дутагдал өөрсдөө хийж чадахгүй байгаа бүх зүйлүүдийг нөхөд авчиж байгаа. Монгол энэ рүү маш яралтай орох хэрэгтэй болчихж байна. Тэгээд энэ тулд одоо жишээ нь хэрэгжүүлж анхаачны нэгжийн ажилтнууд өөрсдөө тэр чиглэлийн урт чадвар мэрэгчлийг эзэмших нь өөрөө бас тэрийг өрсөн дээр болох хүчин зүйл мөн байж болох уу? Яг мөн шүү дээ. Тэгээд хүний хөгжил гэдэг нь болох тэр хүний боловсролоос тэнд боловсролтой мэдлэгтэй хүмүүс илүү яг саяны шийдвэр гаргах төвшөнд бодлого боловсруулах төвшөнд олонхороо оролцож ирж гендрийн асуудлууд, эмэгтэйчүүдийн асуудал, нийгмийн асуудлууд, хүүхдийн асуудлууд, хамдуудын асуудлууд, эдийн засгийн асуудлууд, гадаад харилцааны асуудал гэдэг энэ бүх зүйлүүдийг чинь том одоо дэлгэцэн дээр ширээн дээр дэлгэд тавьж байгаа даваа сул талууд бүх зүйлүүдийг олон талаас нь харж байгаа эрсдлүүдийг нь тооцож гаргаж ирж байгаа эренблээ тийм ээ түүн дотроос судалгаа хийгээд судалсан дотроос хамгийн зөв бодлогыг нь тодорхойлж гаргаж ирсэн бодлогоо саяны эмэгтэйчүүд нийгмийн бүлгүүд рүү танилцуулаад тэгээд дэмжлэгийг нь аваад эсрүүслийг нь авч тэр дотроо оруулаад тэгээд хэрэгжүүлээд тэгээд тэн дээр хяналт тавиад сайжруулад тэгээд энийг хөтлөр болгоод амьдралд хэрэгжүүлнэ гэдэг бол олон нийтийн бодлого гэж. Илүү цогц тэгээд өдөр тутмын амьдралд хамааралтай. Өөр хийлгсэн дугуй болгож байна гэсэн. Өмнө болох тэр пирамид ганц дарга мэддэг доошоо явдаг. Одоо бол ийм бүр ингээд дугуй болгож байна. Дугуй нь бол бүх оролцогчдод нь оролцоод хамтдаа өнгөрөөд тэр дугуй нь улам томроод улам мөнгө өргөжөөд явна л гэсэн. Одоо та ямар судалгаан дээр ажиллаж байгаа вэ? Одоо би хүүхдийн одоо жишээлбэл энэ спортын төв байлаа гэхэд Монгол улс сая 200 мянган 18-аас 35 за түүнээс бага одоо хүүхдүүдийн ер нь залуу үндэстэн. Тэгэхээр энэ үндэстнүүд хөгжихэд бол ирээдүйд энэ хүүхд рүү зарцуулсан хөрөнгө оруулалтууд бие бэлтэр, эрүүл мэнд, спорт гэдэг одоо нийгмийн сүлжээнээс холдуулах гэх мэтлэн тэр зүйл рүү бол илүү одоо судалгаа хийж анхаарж байгаа. За түүний нэг нь бол жишээлбэл олон улсад хүүхдийн карт гэдээ гаргацсан. Тэр картанд тодорхой хэмжээний мөнгө хөрөнгөлүүлээд төсөөс өгöd тэр картаар нэм спортын байгууламжууд, усан цэлдэг газар, шатрын дугуйлан, гар бөмбөг, теннис, волейбол одоо хүүхд юу сонирхдаг вэ? Бүх төрлийнх нь спорт, тэр хүмүүжил, дугуйлан секцүүд рүү нь бол нөгөө карта хүүхд өөрөө уншуулдаг. Сард одоо та хэд хүүхэдтэй? 2 хүүхэдтэй. Таны 2 хүүхдэд сард 30 мянган төгрөг өглөөхөд тэр хүүхдийн мөнгийг та зарцуулахгүй. Хүүхд өөрөө дэлгүрт ороод юм бодлож авахгүй. Хүүхдийн өөрийнх нь эрхийг хангаж өгөх. Яг зөв. Тэр картаараа одоо жишээлбэл хүүхэд өөрийнхөө тэр дуртай секц дугуйланд хамрагддаг. Тийм бодлогыг улс орнууд хэрэгжүүлсэн байна. Тэгэхээр энийг хэрэгжүүлэх бүрэн боломж нь байна. Олон жилийн өмнө хүүхдийн мөнгө 30000 төгрөгөөр ирсэн. Өнөөдөр 100,000 төгрөг болсон. Хүүхдийн мөнгө буудаг. Хөдөө орон нутагт одоо энэ тэнд бүх лайлууд мэдж байгаа. Үндэсний дэлгүрт очиод нөгөө өөр дардаг. Дараагийн хүүхдийн мөнгө ирдэг. Дахиад өөр дардаг юм систем байна. Тэгэхээр хүүхд яг мөнгө нь очихгүй. Тэгэхээр тэр очихгүй байгаа хүүхдийн нэртэй мөнгийг хүүхдэд нь очуулах. Хүүхдэд нь очих юм бол саяны эдийн засгийн эргэлтэнд бодитоор нэгдүгээр орно. Хоёрдугаар энд ийм спорт байгууламжууд бүх зүйлүүд нь бол чадхтай болно. Тэгээ чадхтай болоод цаашаа явах дээр энд ажиллах боловсон хүчин дутагдaltaй болно. Тэнгүүд тэтгэврт гарсан одоо нөгөө дөнгөж тэтгэврт орж байгаа боловсрцсан олон жил ажилласан тэр хүмүүс нь бол бас энэ
чиглэлээр ингээд ажиллаад эхэлнэ гэсэн. Мгм. Тэгэхээр хүүхд рүү хөрөнгө оруулалтыг нь нийгмийн дэд бүтцүүд нь нийгмийн бүх бүлгүүд нь ажиллаад эхэлнэ. Нөгөө талд нь тэтгэвртэй гарцсан чадхтай байгаа зөвлөх үйлчлэгээ үзүүлдэг зөвлөхүүд маань тэр хүмүүс маань бас ажиллаад бас яг ийм бодлого чиглэлээр ажиллаж байна, судалгаа хийж. Одоо тэгэхээр дараагийн хийх ажил чинь барыг таны хувьд тодорхой Тодорхой. болсон юм байна тий. Судалгаа дууслаа. Судалгаа Түүнийг дуусч байгаа. Энийг бас өгсөн дээр гэрийн хэрэгжүүлэх юм. удирдах одоо хүмүүстэй хамтарч ажиллаад энэ дээр оролцоод ажлын хэсэгт оролцоод ингэж ажиллаж. Мэдээж тэрэн дээрээс олон нийтийн санал мэдээж өөрөө Олон нийтийн санал судалгаа questionnaire-ийг авч үзсэн. Аа. Ерөөсөө 95% дэмжлэгтэй байна шүү дээ. Аха. Ер нь бол хэрэгцээ шаардлага бол улсын нийгэмд байна. Улс орон даяар. Чухам яаж хэрэгжүүлэх вэ гэдэг арга зүйн. Хэрэгжүүлэхийг олон улсын бид нар өөрсдөө ухаантай мэйгээд ирэхгүй. Олон улсад яг сайн хэрэгжүүлсэн байгаа алдаатай дутагдaltaа хэрэгжиж явах явцад одоо бүх зүйлүүд гарсан. Тэр бүх зүйлүүдийг судалж агаад Монгол арай бага алдаагүйгээр зөвөр одоо хэрэгжүүлээ л гэж байгаа. Аль хэдийн хөгжсөн 30 жилд хүрсэн байгаа өндөрлөгийн араас явахгүйгээр бид нар амжиж юм бодлогуудыг нь харьцуулаад яг Монголын газар хүрсэн дээр хөгжлийн загвар интеграцлаа гэж байна те. Өнөөдөр миний ярилцах урилгыг хүлээн авсан танд маш их баярлалаа. Таны цаашдын амьдралд амжилт хүсье. Улс орнууд бол хоорондоо өрсөлдөж байна. 20 жил 10 жилийн өмнө зэрэг дайн одоо газар нутгаар өрсөлдөж байсан. Одоо бол ядууртай байгаа давхаргыг хамгийн зөв хөтөлбөр бодлого дэвшүүлээд хамгийн богино хугацаанд чинээлэг дундаж давхарга руу оруулж байгаагаараа өрсөлдөж байна. Хөрөнгө оруулалтыг зөв бодлого дэвшүүлж зөв татрын орчинд бүрдүүлээд хамгийн богино хугацаанд авч байгаагаараа өрсөлдөж байна. Тэгэхээр ийм өрсөлдөөн дээр бол дэлхийн нийтийн өрсөлдөөн явж байгаа. Бид нар хоорондоо өрсөлдөж болохгүй. Дэлхийдээ хөл нийлүүлж одоо өрсөлдөх хэрэгтэй. Тэгээ залуучууд улам олж улам мэдлэг боловсролтой залуучууд бас ийм зүйлүүдийг сайн зүйлүүдийг хийж тэгээд улс орноо бас хөгжүүлж бусад улс орнуудтай өрсөлдцгоё гэж уриалъя. Маш их баярлалаа. Энэ их ажлын хажуугаар цаг зав гаргасанд мөн дахин талархсан илэрхийлье. За баярлалаа. Таны ажилд бас амжилтсаа. Ихэнх манай Politics Talks үетэй ариг ээлж дугаар өндөрлөж байна. Манай өнөөдрийн дугаарын зочноор олон нийтийн бодлого судлаач Отгоо Үлзий оролцлоо. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.